Энэ бичлэгэн дээр банкны бэлэр үүсгэдэг айлуудын хэмжлэл яаж үүсгэж зааж өгнө. Банкны бэлдсэн хуулга байгаа. Энэ Excel файл дээр бол хоёр ширхэг хуудастай. Нэг нь болохоор Tomato хуудас, нөгөөт нь банкны хулгай. Банкныхаа хуулганаас Tomato хуудас руугаа зөөнө. Зөвхөн сар хэсэг дээр байрлуул. Ингэж байрлуулсны дараа ягаа хэсэг дээр онод итгэжүүлээд татхад бэлэн болсон файл үүслээ. Одоо энэ файл програм руу татж оруулна. Програм руу оруулахдаа үндсэн цэцнээр дараад, нэхэмжлэгтээр дараад, захиалагч руу ороод, нэхэмжлэх рүү ороод, төвөрсдөр дараад, импортлох дараад, файл ачааллах дараад, Excel файлаа дуудана. Орж ирсэн Excel файлны харагдах байдал энэ. Нэгнүүдтэй орохгүй файлууд нь импортлохдоггүй гараад ирнэ. Тэгээ импортлох дараа л болно.